За зүгштэй сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг та бүхэндээ хүргье. Мөнгөний луж нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдөр бид газрын ховор гай дагуулах уу хэмээх сэдвээр ярилцуулна. За тэгэхээр нэвтрүүлгийн уламжлалсаар эхний хэсэгт бол нөхцөл байдлыг та бүгдэд танилцуулна. За харин хоёрдугаар хэсэгт бол зочны хамтар төлөв байдлыг ярилцуулна. Өнөөдрийн зочноор бол чухал ашигт малтмалын ассоциацийн төлөөлөлдөх зүйлэн дарга давг оролцож байгаамаа. За ингээд бүгдээр эхлээд нөхцөл байдалтайгаа танилццгаая. За тэгэхээр газрын ховор гай дагуулах уу гэмэх юм сэдв байгаа. За тэгэхээр газрын ховор элемент ч гэж ярьж байгаа. За чухал ашигт малтмалч гэж бас ярьж байгаа. Тэгэхээр энэ ойлголтыг бүгдээрээ эхний слайдн дээр бол нэгтгэхэд нэг тийш нь гаргая гэж байгаа. За тэгэхээр дэлхийн царцдсаас олдсон энэхүү 17 элементийг бол Earth Rare Minerals буюу газрын ховор эрдэс гэж бол одоо орчуулж байна Монгол руу тийм ээ. За тэгэхээр эдгээр элементүүд нь бол илбэг байдагч олборлоход бол хүдэрдэх агуулмж нь бага, хит их таархсан, ялгаж авах процесс нь төвөгтэй амар биш байсан учраас анх нээсэн цагаас нь хойш одоо ийм нэрийг бол өгсөн байгаамаа. За түүнээс биш бодит амьдралд бол олдохгүй ховор гэсэн утга агуулга бол одоо байхгүй гэдгийг бол тэмдэглэж үлдээсэн байна. За цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бол орчин үед технологи хөгжсөн. За технологи хөгжихийн хэрээр энэ төрлийн элементүүдийн эрдэсүүдийн хэрэглээ бол улам бүр чухал болж эхэлсэн. За одоо өнөөдрийн байдлаар жишээлбэл одоо гар утас автомашинаас эхлээд дэвшилтэд чипний үйлдвэрлэл, цэрэг армийн салбарт хүртэл эдгээр одоо эрдэсүүд бол нэн чухал орцсон болоод байгаа. За ийм ч учраас сүүлийн одоо жилүүдэд бол дэлхийн улс орнууд энэ газрын ховрыг нийлүүлэлтийн тогтвортой байлгах, за газрын ховрын олборлтыг нэмэгдүүлэх дээр маш их анхаарч байна. За мөн бас энэ чухал ашигт малтмалын жагсаалтыг гаргаж баталж түүгээр одоо улс орон хоорондоо өндөр түвшний уулзалтууд дээр энэ сэдвийг ярьж хөнддөг болоод байгаамаа. За энийг хэрээр бол Монгол улсын газар нутаг дээр бас өргөн хүрээнд байдаг эдгээр элементүүд ч гэсэн гадныхны анхаарлыг бол татаж байна гэдгийг энд онцолж хэлмээр. За ингээд чухал ашигт малтмал гэдэг ойлголтыг одоо бүгдээрээ ярилцъя. Тэгэхээр чухал ашигт малтмал гэдэг энэ ойлголт бол тухайн орны эдийн засгт үзүүлэх ач холбогдол нийлүүлэлтийн эмзэг байдал зэргээс хамаарат бол янз бүр байдаг. Тэгэхээр ялангуяа энэ ковидын одоо дараачаас за тэгээд энэ дэлхийн томоохон энэ гүрнүүдийн одоо дайн самуун энэ зөрчилдөөнөөс үүдэлтэйгээр энэ чухал ашигт малтмал гэдэг зүйлсийг улс орон болгон дотооддоо тодорхойлоод энэний нийлүүлэлтийг одоо доктортой байлгах эмзэг байдлыг арилгахын төлөө маш их анхаарчдаг болоод байгаамаа. За ингээд яг эцлээд чухал ашигт малтмал за газрын ховор эрдэс гэдэг маань юу вэ гэхээр газрын ховор эрдэс буюу энэ 17 энэ элемент бол чухал ашигт малтмалд бол багтдаг боловч за чухал ашигт малтмал болгон газрын одоо ховор эрдэс бол болохгүй гэдэг. За ийм тодорхойлтыг бас мэргэжлийн хүмүүс өгсөн байт юм байна. За тэгэхээр бүгдээрээ цаашаага чухал ашигт малтмал гэдэг нэрээр ингэж явчих. За тэгэхээр чухал ашигт малтмал бол дэлхийн дахинд дэлхийн томоохон гүрнүүд бол энэ дэр маш их анхаарч. За жишээлбэл Америк чухал ашигт малтмалын загсаалтаа шинчилсэн дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, импортын хамаарлыг бууруулах стратеги хэрэгжүүлж байна гэж бол 23 оны одоо энэ их сурвалж дээр бол ингээд бичсэн баг. За тэгэхээр Америкийн хувьд бол бас их онцгой. Юу гэхээр энэ чухал ашигт малтмал энэ газрын ховрынхоо нийт одоо хэрэглээний одоо 80% бол импортоор авдаг. За энэнийхээ одоо бүр 70% бол хятадаас авдаг. За ингээд Трамп гарч ирснээс хойш энэ гадаад худалдааны дайн хийж эхэлснээс хойш бол сөрөг хятадын газрын ховор элементийнхаа экспортын хязгаарлалт тавьчихсан. Өөрөөр хэлбэл хятадын хувьд бол Трамптай одоо гадаад худалдааны дайн хийхдээ ашиглаж байгаа гол зэвсэг нь бол юу болсон бэ гэхээр газрын ховор элемент болж эхэлсэн байгаамаа. За ингээд газрын ховор элементийг болохоор Америкийн нэгдсэн улс бараг үйлдвэрлэдэггүй. Ингээд 80% гаднаас авдаг ийм одоо болцсон учраас хүсээгүй одоо энэ гадаад худалдааны дайн дээр бас зарим одоо зүйлүүд дээр юм буурт хийхээс аргагүй ийм
хэмжээнд хүртэл одоо газрын ховор гэдэг бол чухал болоод байна гэж. За Европын холбооны улс Европын түүхийн эдийн холбоонд чухал түүхийн эдийн хүртээмжийг баталгаажуулж үйлдвэрлэлийн экосистемд уян хат өртгөн сүлжээг бий болгох зорилготой ажиллаж байна. За Канада дотоодын чухал ашигт малтмалдын үйлдвэрлэлийг дэмжих, нийлүүлэлтийн сүлжээний эрсдлийг бууруулах, технологи дахин боловсруулалтанд хөрөнгө оруулалт хийхэд анхаарал хандуулдаг гэж. За үүний дараа бол Австрали өндөр технологи, ногоон технологид шаардлагатай ашигт малтмалын дэлхийн гол ханган нийлүүлэгчийн үргийг бол онцолж байна. За Хятадын хувьд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн ихэнх хэсгийг ялангуяа орчин үеийн олон технологид чухал шаардлагатай газрын ховор элементийг хяналттай байлгадаг гэж байна. За тэгэхээр Хятад улс бол ерөөсөө дэлхийд энэ газрын ховор элементийн үйлдвэрлэлээр чухал ашигт малтмалын үйлдвэрлэлээр бол бүр тасархай одоо ингээд бусад улс орнуудаа баццсан ийм төвшөнд бол аль хэзээ очсон юм бэл. За тэгээд энүүгээрээ технологийн бусад улс орнуудын технологийн хөгжлийг барих, хязгаарлах тийм арга хэмжээнүүдийг ингээд авах чадaltaй болох хэмжээнд хүртэл үйлдвэрлэдэг, олборлдог ийм хэмжээнд байгаад байна. За Чилийн хувьд бол бас муу адил онцолж чухалчилж авч үздэг. Тэгэхээр ингээд томоохон гүрнүүд бол ирээдүйн хөгжил, ялангуяа технологиор суурилсан, энэ AI дээр суурилсан энэ хөгжлийг цааш нь ямар нэгэн доголдолгүй, тасалдалгүй өсөлтөд авч явахын тулд мэдээж хэрэг маш их хэмжээний дэвшилтэд технологийн тоног төхөөрөмжүүд хэрэгтэй болчихж байна. Тэр дэвшилтэд технологийн тоног төхөөрөмжүүд дотор нь энэ нөгөө газрын ховор элемент, чухал ашигт малтмалууд бол хэдийгээр бага хэмжээгээр ордог ч гэсэн ирээдүйд тэр бага байгаа ч гэсэн ирээдүйд тэр хэмжээ нь ингээд өсөн нэмэгдэх болчиход байгаа учраас улс орнууд бол энэ дээр хүчтэй анхаарч эхэлсэн байна. Нөгөө талдаа нөгөө газрын ховор элемент маань бол салгаж авахд тийм ээ. Дэлхийд дээр бол өргөн элбэг байдаг гэж. Хамгийн гол нь тэр элементүүдийг тусад нь салгаж авахд төвхтэй, тэгээд тархац ихтэй хүдэрдэх агуулмж нь багтай байдаг болохоор ирээдүйн тэр том хэрэглээг хангахын тулд өнөөдрөөс эхлээд ийм тархац ихтэй, ялгаж авах төвхтэй энэ түүх хийдийнхаа нийлүүлэлтэнд анхаарах болохоо бичээд байна. За тэгвэл Монголын хувьд ямар байгаа гэдгийг бол ярина. За түүнээс өмнө яг энэ Хятад Америкийн энэ жил өрнсөн газрын ховор элементээр өрнсөн за энэ үйл явдлыг бүгдээрээ нэг фокуслаад харагдах. За тэгэхээр энд бол Study on the Critical Raw Materials for the EU гэсэн ийм их сурвалж бол байна. Тэгээ Европын холбооны судалгаа. За тэгэхээр судалгаанаас Европын холбооноос гаргасан судалгаа. За тэгэхээр энэ дээр бол юуг онцлоод байгаа гэхээр нардаа Хятад бол ийм их хэмжээний олон төрлийн чухал ашигт малтмалыг ингээд үйлдвэрлэдэг, олборлдог байгаа байхгүй. Тэгээ ард нь ингээд хувь нь явчихна. За тэгэхэд энэний араас өмнөд Африк энд нэг 6 материал, 6 элемент явж байна. За Чили ингээ Америк 2 элементтэй ингээ явж байна. Их хэмжээгээр үйлдвэрлэж гаргадаг, олборлдог, боловсруулдаг гэсэн үг шүү дээ. Тэгэхэд Хятад бүр тасархаа. Энэ хэд 20 гаруй юм байгаа байхгүй. Тэгэхээр Хятад бол ингээ баццсан. За тэгэнгүүт Трамп гарч ирэнгүүтээ 2025 оны 4 сард ямар арга хэмжээ авсан бэ гэхээр Америк ба Украины эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулсан, сэргээн босголтын санг байгуулсан. Энэ хилцээр дотор газрын ховор элементийг маш чухлаар авч үзэж, байр сууриа илэрхийлж энэ хөрөнгө оруулалт, энэ сан дээр авч үзсэн. За 7 дугаар сард Америк газрын ховрынхоо 80%-ийг гаднаас авдаг, тэрнийхээ 70%-ийг Хятадаас авдаг. Тэгээд Ши Жинпин, Трамп хоёр энэ 25 оны 7 сард утсаар 1 цаг 30 минут ярьсан. Тэр ярианы гол сэдв гадаад худалдааны дайн нэг талд Америк талдаа, нөгөө талдаа тэрийг эсэргүүцсэн Хятадын талын гол зэвсэг бол газрын ховор элемент байсан. Тэгэхээр Хятад бол та нар Трампыг гадаад худалдааны дайны тарифа бол буулгахыг шаардж байгаа. Тэгэнгүүт Америк болохоор та энэ газрын ховор элементийнхаа экспортыг бол хэвэн болгоо гэж шаардах жишээ нь. Ингээд нэг ийм зэвсэгтэй ингээ хоорондоо бол үзэж тарсан.
За 2025 оны 8 сард зөвхөн Трамп одоо 1 сард ажил авсан. Ингээд 8 сард шууд Трамп ямар шийдвэр гаргасан бэхээр MP Materials гэдэг ийм Америкт байдаг цор ганц яг энэ газрын ховор олборлдог компанийнхаа хувьцаанд засгийн газраас хөрөнгө оруулалт хийх болсон. 400 сая долларын хөрөнгө оруулалт хийлгэсэн 15% нь авсан. Араас нь JP Morgan гэх зэрэг том одоо банкуд бол тэрбум долларын одоо зээл өгөхөд бэлэн байна гэдэг зарлаад явсан. Ийм байж байгаа. За ингээд өнөөдөр буюу 12 сарын 5-ны өдөр Америк улс бол 4-5 ийм газрын ховор элементтэй холбоотой компаниудад хувьцааг нь худалдаж авсан 1 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийцэн явж байна. Америкийн засгийн газар хувийн хөвшлийнхаа тийм үү газрын ховортой холбоотой хувийн хөвшлийнхаа хувьцаануудыг одоо худалдаж авч байгаа байхгүй. За энэ доктор Канадын хүртэл компани явж байгаа. За хамгийн сүүлд авсан нэг хувьцааг нь авсан нэг компани байгаа Critical Metals гэдэг. Жишээ нь энэ компани бол Гренландд тийм ээ Гренландд газрын ховрын орд эзэмшдэг компани байх жишээ нь. Тэгэхээр Америк бол энэ хятадаас газрын ховрын энэ хараат нийлүүлэлтийн энэ хараат бус байдлаасаа гарахын тулд бол маш хурдцтай арга хэмжээнүүдийг бол авч чинь маш их одоо тэг мөнгийг бас ингээд хэлж байна. Тэгэхээр Трампын хувьд бол одоо гадаад худалдааны дайн дээр ялалт байгуулахын тулд зөрүүлээд хятадаас ашигт газрын ховор элемент чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн хамаарлаас хараат байдлаас гарахын тулд бол маш хурдцтай ажиллаж хөрөнгө оруулалтуудыг бол цутгаж байна. Тэгэхээр ийм хэмжээнд ирсэн дэлхийн ийм глобал одоо сэдв маш чухал ийм сэдвийг өнөөдөр бол бид нар хөндөж байна нэг талдаа. Нөгөө талдаа Монгол улсад бол энэ газрын ховор элементийн илэрч бол маш их байдгийн байна. Лицензүүд одоо өнөөдрийн байдлаар нэг 5-6 лиценз бодиттой лиценз байдсан байна. За энэний одоо нэг том төлөөлөгч нь бол нөгөө халдсан бүрэгтэй байж байгаа гэдгийг бас та бүгдэд бас онцолж хэлье. За тэгэхээр Монголд бол ямар юм байна вэ гэж. Монгол улсын ашигт малтмалын бодлого төлөвлөлт засаглалыг бэхжүүлэх нь өнөөгийн төлөв гэсэн ийм судалгаа 2024 онд бол хийгдсэн юм байна. За тэгээ энэ судалгаан дээр бол саяны миний ярьдаг одоо энэ дүгнэлт гадаад улс орнуудын тэр бодлогууд байгаа. За тэр хятад бусад улс орнуудын газрын ховор дээр ямар боловсруулалт хийж байна вэ гэдэг мэдээлэл байгаа. Маш их одоо ийм их олон их сурвалжуудыг ашиглаж хийсэн ийм судалгааны одоо үр дүн дүгнэлт бол гарсан байлаа. Тэгэхээр та бүхэн бас интернетээс хайгаад олоод үзээрэй. За тэгэхээр энэ судалгааны дүгнэлт хэсэг дээр байгаа юм л да. Ашигт малтмалын салбарт шударга шилжилт хийх боломжийг олгож, эдийн засгийн өсөлтийг байгаль орчин, нийгмийн тэгш байдалтай хослуулан Монгол улсын иргэдийн доктортой чинээлэг ирээдүйг баталгаажуулахад төлөвлөж болно гэж болов хэлсэн байнамаа. За тэгэхээр энэ бол юу хэлж байна вэ гэхээр энэ чухал ашигт малтмал бол одоо ийм чухал юм аа гэдгийг бол дүгнж энэ судалгаанд бол бичжээ. За газрын ховор элемент, литий, кобальт зэрэг чухал ашигт малтмалын хэрэглээ өдөр ирэх тусам нэмэгдэн өндөр технологийн үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний технологи, цахилгаан тээврийн хэрэгслийн үйлдвэрлэлд бол зайлшгүй шаардлагатай түүхийн эдүүд тооцогдож байна гэж бичсэн байна. Оросын улбооны улс ба бүгд найрамдах хятад ард улсын дунд стратегийн чухал байрлалтай Монгол улсын хувьд ашигт малтмалын ариун их баялагтай бөгөөд энэ дэлхийн түүхийн эдийн нийлүүлэлтийн сүлжээнд онцгой боломж сорилтуудыг бий болгож байна гэж бичсэн байна. За газрын ховор элемент ба литий өндөр технологийн аж үйлдвэр, сэргээгдэх эрчим хүчний технологийн хувьд эдгээр ашигт малтмал нь улам бүр чухал болж байгаа бөгөөд нөөцийг зөв тооцоолох, доктортой ашиглахын тулд наривчлсан үнэлгээ хайгуулын ажил үргэлжилж байна. Монгол улсын газрын ховор элементийн баталгаажсан нөөц нь 3 сая тонн, литийн баталгаажсан нөөц нь 1.1 сая тонн ба одоогоор боловсруулалттай оновчтой технологийн судалгаа эрчимтэй хийж байна гэж. За гэх мэтчлээ. Ингээд дүгнэлтүүдийг бол одоо энэ судалгааны дотор одоо бичжээ. За энэ Дэлхийн банкны 23 оны бас ийм нэг судалгааны дүгнэлт байна. Монгол улс сэргээгдэх эрчим хүчний технологийн нэн чухал ач холбогдолтой зис, литий, газрын ховор элемент зэрэг чухал ашигт малтмалын илэрлэлээр бол баялгаа. Эдгээр нөөцийг хөгжүүлснээр Монгол улс сэргээгдэх эрчим хүчний технологийн дотоодын нийлүүлэлтийн сүлжээг бий болгож, импортоос хараат байдлыг бууруулж, уул уурхай боловсруулах үйлдвэрийн салбарт өндөр үнцэнтэй ажлын байр бий болгоно гэж
Ингэж бичсэн. За тэгэхээр яа харахгүй өнөөдөр бид нар бол сүүлийн 30 жил одоо алдсан нүрсийг ярьлаа. За ингээд дараагийн бидний экспортын том орлого байж болох гол орлогуудын нэг бол одоо яа харахгүй газрын хуур хилмэн чухал ашигт малтмал бол болцоод байгаа юм байна. Энийг бол дэлхий өөрөө шаардаад байгаа юм байна. Дэлхийн томоохон гүрнүүд улс орнууд энэ ашигт малтмалын төлөө хөрөнгө оруулж боловсруулалт олборлолт хийхин төлөө мөнгө хийж байна. Энийний хамгийн тод илэрлэл нь би түрүү хэллээ. Тоо баримтаар статистикаар баталгаажуулж хэллээ. Америкийн нэгдсэн улсын энэ тэ Америкийн засгийн газар хувийн хэвшлийнхаа хувьцаанд хөрөнгө оруулах хэмжээнд хүртэл одоо ийм үйлдэл тэ ийм шийдвэр гаргах хэмжээнд хүртэл одоо ийм чухал асар чухал ач холбогдолтой өндөр төвшний асуудал болцсон юм байна гэдгийг л одоо энд онцолж хэлэх гээд байна. Тэ? Та бүгд одоо бас би ч гэсэн гайхсан. Тэ? Америк гэдэг улс одоо тэ чөлөө зах зээл ардчилсан тэ чөлөө зах зээлтэй ийм ор. Тэгтэл юун төрн хувийн хвшлийн хувьцааг авах вэ? Энд ч одоо юу болох гээд байна гэж. Бүх хүртэл бол гайхсан л да. Гэтэл яг үнэхээр одоо тийм үйлдэл явдлууд хийцэн хөрөнгө оруулалт хийцэн байна. Шалтгаан нь ерөөсөө энэ юм байна. Тэгэхээр Монгол улсын хувьд бол энэ эрдэс баялаг дээрээ тэ чухал ашигт малтмал дээрээ дэлхийн одоо олон улс орнтой хамтарч ажиллах ийм боломж бол нээлттэй байгаа юм байна. Энэ дундаас хамгийн зөвийг сонгож олж одоо ашиглах сонголтоо хийх ийм одоо шаардлагатай цаг үе улам бүр ойртож байгаа юм байна гэдгийг бас ингэж хэлье. За тэгээд чухал ашигт малтмалын тухай хуулийн төсөл гэдэг ийм хуулийн төсөл бас боловсруулагдаад ингэ явж байгаа юм байна. Чухал ашигт малтмалын төслийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлал дээр юу гэж бичсэн байна гэхээр Монгол улсын үндсэн хуулийн 19-ийн нэмэлт өөрчлөлт 2019 оны нэмэлт өөрчлөлт нь газрын хэвлэлийн баялагын үр өгөөжийг өнөө болон ирээдүйн цагийн иргэдэд ижил тэгш хүртээх зорилгоор үр өгөөжийг үндэсний баялагын санд төвлөрөн зарцуулахад чиглэсэн. Энэ ч агуулгаар тус сангийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор стратегийн ач холбогдлоо гэж тодорхойлох ордын дийлэнхийг төр үн төлбөрөөр эзэмших зохицуултыг ашигт малтмалын тухай хуульд оруулсан нь салбарын хувьд ихээхэн эрсдэлтэй нөхцөл байдлыг бий болгож байна гэж бичсэн байна. Чухал ашигт малтмалын төслийг дэмжих хуулийн төсөл батлагдсанаар Монгол улсын үндсэн хууль заасан хувийн өмчийн эрхийг зөрчихгүйгээр газрын хэвлэлийн баялагын үр өгөөжийг үндэсний сан төвлөрөл хэрэгцээ орчныг бүрдүүлнэ гэсэн байна. За ингээд чухал ашигт малтмалын төрлийн чагсаалтыг засгийн газраас батлана гэсэн байна. Хуулийн төслийн 5.2-т байна. За 9-ийн 1-т болохоор чухал ашигт малтмалын төсөл бизнесийн тав дорчныг бүрдүүлэх зорилгоор дэмжлэгийг үзүүлнэ гэсэн байна. 9 дэмжлэг бичсэн байна. За 11-ийн 1-т бол чухал ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь төслийн хэрэгжилтийн талаар жил бүрийн 1-р улиралт багтаана дараах агуулгаар олон нийтэд нээлттэй хүртээмжтэй байдлаар мэдээлэлнэ гэсэн байна. За ийм хуулийн төсөл бол явж байгаа юм байна. Тэгээд мэдээж одоо энэ дөнгөж боловсруулалтын түвшинд эхний шатанд явж байгаа юм байлээ. За тэгээд олон шатны дамжлагын хилцүүлгүүд бол өрнөх байх. За тэгээд энэ бүх нийцэд бол ямар ч байсан бид одоо эрхчлэхэд бол одоо хуультай. За тэгээд чухал ашигт малтмалуудын чагсаалттай ингээд болчихсон байх юм шиг байна. За тэгэхээр энэ одоо асуудал дээр энэ сэдв дээр эдийн засгийн хувьд, санхүүгийн хувьд яг хамгийн чухал санаа зовж байгаа зүйл юу гэхээр бид энэ алтцэс дүүрсгээд энэ одоо ашиглаж байгаа ашигт малтмалын лицензүүдээ ашиглахдаа хаалттай хэлбэрээр хөшгөний цаанд бүх 8 тохирог хийснээс үүдэлтэйгээр өнөөдрийн энэ хэдий их наядын хулгай, энэ сонсгодууд, энэ маргаанууд бол өрнөсөн. Тэгэхээр бид энэ дараагийн бидний ирээдүйн Монголын эдийн засгийн өнгө төрхийг тодорхойлох энэ чухал ашигт малтмалын салбарыг эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа анхнаас нь зөв засаглал систем схемтэйгээр оруулах нь бол чухал байна. Тэгээд эцсийд юу нь явж ил тод нээлттэй зүйл бол хамгийн одоо асуудал багтай, хамгийн одоо өргөөчтэй, хамгийн хулгай багтай байдаг гэдгийг бид одоо улам бүр ойлгож байна. Тэгэхээр энэ чухал ашигт малтмалын ордуудыг, лицензүүдийг эдийн засгийн эргэлтэнд оруулахдаа бид тодорхой шаардлагуудыг хангасан ийм тохиолдолд бол заавал одоо гадаадын бирж дээр хувьцаагаа нээлттэй арилжааж гадаадын хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэх. За мөн Монголд иргэд хүсвэл тийм ээ эрслээ тооцоолоод, өгөөжөө тооцоолоод энэ ашигт малтмалуудын хувьцаанаас авах боломжийг нээж өгөх. Энийний хэрээр баялагын хуваарлтыг шийгдэх. Энийний хэрээр авилга хэл хахуул буурах. Энийний хэрээр Монголын эдийн засаг, ард түмний амьдрал сайжрах.
ийм схемийг, системийг, засаглалыг бид нар бүрдүүлж иж энэ ашигт малтмалынхаа эдийн засгийн эргэлтэнд оруулахгүй болвол бид магадгүй одоо 10 жил, 20, 30 жилийн дараа чухал ашигт малтмалын хулгай гэдэг ингээд яриад ижиж магадгүй. Чухал ашигт малтмалын хулгайн сонсгол гэдэг ингээд яриад сууж иж бас магадгүй байна. Тэгэхээр энэ бүх асуудлыг бол маш нухацтай авч үзэж тэ чухал ашигт малтмалыг нухацтай авч үзэж судлах шаардлагатай гэдгийг бол энд одоо онцолж хэлмээр байна. За тэгээд нэгдсэн мэдээллийн сан үүсгэх тийм ээ шаардлагатай байна. Тэр сангаа одоо олон улсын хөрөнгө оруулагч нарттай мэдээллийн ингээд ил тод нээлттэй бодит мэдээлэл өгдөг байх юм бол бас гадныхан маш их сонирхохоор байна. Ягаад тэгэхээр дэлхийн хөгжил өөрөө энэ чухал ашиглалт малтмал руу чиглүүлээд байгаа юм байна. За ашиглалтаас илүүтэй бид нар юуг ашиглаад ухахаасаа илүү хайгуулыг тал бүрээс нь дэмжих хэрэгтэй байна. Нөөцөө тогтоомоор байна. Эхний ээлжинд. За үүний тулд бол төр өөрийн мэдлийн одоо тэр ашигт малтмалын чухал ашигт малтмалын дэцээ зэмжиж байгаа компанийнхаа хувьцааны дийлэнхийг бол авч үлдээд гадаадын биржид хувьцаагаа гаргах, гадаадын хөрөнгө оруулагчдыг урьж анханаас нь тэ системтэй зөв бодлоготой, тооцоотой, судалгаатай, төлөвлөгөөтэйгээр ажилламаар байна. Анханаас нь ил тод нээлттэй хэлбэрээр явуулмаар байна. Эндээс нь ард иргэд мэдээлэл авмаар байна. Ард иргэд хөрөнгө оруулалт хийхийг хүсвэл эрсдэл өгөөж тооцоод хөрөнгө оруулалт хийх боломжийг одоо нээж өгмөр байна. Тэгэхээр энэ бүгдийг зөв хийхгүй бол бид дараагийн 30 жил дахиад хулгай зэлгийг хээл хахуул тэг хэрүүл уруултайгаа ингээд ноцолдох гээд байна гэдгийг л одоо энд онцолж хэлмээр. Тэгээд өнгөрсөн хугацаанд одоо энэ Монголд хайгуулын лиценз эзэмшдэг компаниуд гадны бирж дээр хувьцаа босгоод өнөөдрийг хүртэл хөгжүүлж явсаар хагаад үйлдвэрлэлийн шатанд орцсон компанич байна. Хайгуулаа хийгээ явж байгаа компанич байна. Жишээлбэл энэ TMK Energy гэдэг газар байгалийн хайгуул хийж байгаа компани байна өмнө говьт. Жишээ нь энэ компани бол Австралийн бирж дээр хувьцаа гаргацсан байдаг. За Эрдэнэ Development Resource гэдэг байна. Энэ компани Баян онгорт алтны одоо лицензээр хайгуул хийжсэн. Энэ жил алтаа олборлоод гаргаж ирээд тушаагаад одоо орлоготойгоо золгоцсон ингээд бүр операшн руу орцсон явж байна. За яг чухал ашигт малтмалтай холбоотой гэвэл энэ Asian Battery Metals гэдэг энэ компани бол одоо кобальт, литий, цис гэх зэрэг энэ ашигт малтмалууд дээр хайгуул хийж байгаа. Өнгөрсөн жил Австралийн бирж дээр хувьцаа гаргаад хөрөнгө оруулалт татаад тэрүүгээр өнөөдрийг хүртэл ингээ хайгуул хийгээд ингээ явж байгаа. Яг энэ салбарынх нь одоо салбарыг өнгөлж байгаа ийм компани бас байна. Тэгэхээр энэ компаниудаа жишээ нь төр яаж дэмжих юм бэ? Хууль эрх зүйн орчин яах юм бэ? Татвар нь яах юм бэ? Засаглал нь яах юм бэ? Тэ? Тэгээд төр нөгөө одоо үнгүй авна гэдэг байгаа тийм ээ. Стратеги орд бол. Тэгээд авах юм уу, яах юм бэ ингээд. Энэ бүх зүйлүүдийг төр маш сайн тодорхой болгож хөрсөө бүх талаас нь харж бэлтжиж энэ салбар руугаа одоо дараагийн алхмаа хийхгүй бол дахиад хулгай зэлгийг хэрүүл урал яриад байж явах үедээ гэдгээс бол маш их санаа зовж байна. За тэгээд энэ талаар нэвтрүүлгийн дараагийн хэсэгт мэрэгжлийн хүнтэй ярилцаж тухайн хүний бас дүгнэлт бодол санааг бүгд хамтдаа сонсцгоё. Баярлалаа. За сайн байцгаана уу, нэвтрүүлэг зочны цагаар хүргэлжилж байна. За манай нэвтрүүлгийн өнөөдрийн зочноор бол чухал ашигт малтмалын ассоциацийн төлөөлөл өдөр зөвлөлийн дарга Давг тарих оролцож байна. За ингээд урилга хүлээсэнд баярлалаа. Урилга хүлээж авлаа. Өрсөнд их баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр хоёулаа маш чухал сэдвээр өнөөдөр ярих гэж байна. Яг нь ер нь бол газрын ховор элемент гэдэг нэг хэллэг яваад байна. За бас чухал ашигт малтмал буюу critical mineral гэж бас нэг англи хэллэг яваад байна. Тэгээд би бол яг уул орхон биш учраас жоохон судалж үзлээ. Газрын ховор элемент болгон бол чухал ашигт малтмалд бол орноо. Чухал ашигт малтмал болгон бол газрын ховор элементэд орохгүй гэдэг нэг юм тодорхойлтыг явуулж ирсэн ойлгож авлаа. Зөв. За тэгвэл хоёлаа яг сүүлийн үеийн манай энэ зах зээлийн Монголд болж байгаа сүүлийн үйл явдлын талаар бас их яриа эхлэе. Ассоциац болохоор 22 онд байгуулагдсан гэж ойлгож байгаа тийм. Тэгэхээр ер нь яг танай ассоциацийн хувьд яг гол фокуслж байгаа зорилгыг та нарт тооч юмас хэлж өгөөч. Яг бид нар бол уулуурхай салбарт ажилладаг хүмүүс. Тэгээ уулуурхай гэдэг маань өөрөө ингээд уулуурхай ассоциац гэдэг маань нэг том
амбрелла байна. Зүгээр уул уурхайх нэг өнөөдөр завгүй байлгаад байгаа зүйл маань энэ уул уурхай тойрсон улс төржилт, уул уурхай тойрсон популизм, эсвэл уул уурхай тойрсон одоо энэ уул уурхайд үл итгэх энэ нийгмийн асуудал гээд дотооддоо маш их асуудал хуримтлагдчихсан байгаад байдаг. Гэтэл гадаад орчинд критикл минерал дээр маш хурдтай үйл явц өрнөд байгаа. Тэгэхээр бид 22 онд юу гэж дүгнсэн гэхээр за ямар ч хэсэг нэг тусгайлаад нэг критикл минералыг ярилцаад хөөцөлтөд явах нэг хэсэг хүн байх хэрэгтэй юм байна гэдэг үндсэн дээр энийг байгуулсан. Тэгээд энэ чиглэлдээ тууштай ажиллаа явж байгаа. Ер нь их тийм судалгаа талаас их ажиллаад байгаа юм шиг харагдсан л та нөх хэвлэлийн мэдээллүүд харахаар 4-5 чиглэл байна. Улс төрийн төвшөнд болон шийдвэр гаргах төвшөнд энэ критикл минерал дээр Монгол улс аль чиглэл рүү явах ёстой, хэр хурдтай явах ёстой гэдгийг одоо мэдээлэлээр хангах чиглэл рүү бид нар маш их анхаарч байгаа. Тэр нь ард талдаа судалгаатай холбогдож байгаа. Нөгөө талд олон нийтэд ард түмэнд ер нь яагаад ийм зүйл рүү бид нар зүтгэх хэрэгтэй болж байгаа гэдгийг бас мэдээлэл өгөх хэрэгтэй байна. Тэр лүүгээ бид нар бас их ажиллаж байгаа. Нөгөө талд нь гадаад талд критикл минерал дээр маш их үйл явц өрнөд эхлэнгүүт Монголыг бүгд сонирхоод байгаа байхгүй юу. Тэгэхээр тэд нар ирэхэд нь бас нэг хүлээж авч уулзаад 5 үг солиод нэг аягцаа хоож угаад явуулах ажил бас их хийдэг. Тэглэхгүй яах вэ? Тэгэхээр 22 оноос хойш ч одоо нийтдээ 3 жил гарсан боллоо гэж бодоход жил болгоо нэг юм эрдэм шингээний хурал сууд хийгээд тах шүү нэ. Тэрийг таваас нь мэдээлэл. 5 сар болгонд хийдгийг. За МОИС, ШүТИС, Монгол Германы хамтарсан сургууль, за тэгээд засаг төрийн одоо гадаад яам, аж үйлдвэр хэрэгцээлийн яам ч гэдэм үү те, эдийн засгийн яам гэх мэт тэгээд бас гадаадаас Монголыг сонирхоод байж байгаа талууд нэлээд олон талыг өрнө. Тэгээд өнгөрсөн нэг жилийн хугацаанд дэлхийд дахинд критикл минералын чиглэлээр юу болчихв? Монголчууд бас ямар ч вакцтай явж байна. Одоо бид нар юуг анхаарах вэ гэдэг чиглэлээр хийдэг. Ирэх жилийн хувьд бол бид нар бүр далайд гарцгүй Азийн 10 улсыг хүрээд бүрийн бүс нутгийн хэмжээнд ер нь ямар зовлон бэрхшээл байна уу гэдгийг ярина. Энэ өөрөө бас их сонирхолтой. Яг гэвэл далайд гарцгүй орнуудад ч бүгд ашиг малтмал дээр суурьс эдийн засгт орцууд байдаг. Хөрш орнуудад амжиж дэлхийд гарахад маш том бэрхшээлтэй байдаг. Тэгээ энийг нэгдсэн хүчээр давбал бас их боломж байдаг гэж үздэг. Энэ жилийн үед яг юун дээр төвлөрж ярьсан бэ? Сэдв маань. За энэ жилийн хувьд бид нар ерөнхийдөө энэ критикл минералын салбарт Монгол улс нэг ойрын 5-10 жилд хийх ажлууд юу байна уу гэдэг нэг тийм замын зургийг гаргаж тавьсан. Тэгээ замын зураг гэдэг яг ингээд урт хугацааны бодлого гэдэг манай улс чинь нэг 20-30-20-50 гэдэг ч юм юмнууд явж байдаг. Богино дунд хугацаанд засгийн газрын мөрийн хөтөлбөргээ явж байдаг. Гэхдээ эдгээр нь нэлээд ерөнхий яваа. Ерөнхий тий. Бид критикл минерал өөрөө нэлээд хурдтай ажиллах шаардлагатай учраас нарийн юм байл шүү дээ. Тий. Тэр замын зураг руу бид нар орж байгаа байхгүй. Нүүрс шиг ингээд бөмбөнөөрөө байж идэггүй. Тий. Их төвхтэй тий. Бас их олон жижиг юмнуудыг энэ тэндээс олборлж боловсруулж явах хэрэгтэй гэхээр одоо юу гэдэг нь нэг том супермаркетаас ороод бүх критикл минералыг авах боломжгүй байхгүй тий. Тэр юуны хувьд одоо уулуурхай талаас нэг ялган авах гэж нэг хэллэг байдаг шүү дээ. Тэр ялган авахад процесс энэ төр нэг одоо их төвхтэй хүнд гэж л бичсэн байсан л та. Тэгэхээр тэр одоо яг юу нэг юунаас болоод юм болчихдээ. Ухах нь бол стандарт. Уурхай ухах аргууд бол илүү уурхай далдуурхай. Энэ бол стандарт. Жишээлбэл газрын ховор бол ойролцоодоо шинж чанартай бараг бие биенээсээ ялгархааргүй нэг 17-8 элемент байгаа. Тэднийг хооронд нь ялгаж салгах нь өөрөө айгүй нарийн арга технологи байгаа. Түүнээс биш ухаад анхан шатны боловсруулалт хийгээд жишээлбэл газрын ховрыг бүүнд нь 16-7-оор нийлүүлээд газрын ховрын эслэнтергээ гаргаад авах бол тэр бол дэлхийд байдаг технологи, стандарт технологи. Тэнд нэг сүртэй юм байхгүй. Тэгэхээр тэр гол нь ялгаж аваад тэгээд яг хэрэгтэй газарт нь ашиглах нь хамгийн төвхтэй юм байна шүү дээ. За тэгэхээр Монгол дотоод талдаа бол таад маань ингээд ажиллаж байтал за сая 9-10 сард Солонгос тус нэг уулзалт болоод өнгөрсөн байна. За тийшээ бол одоо энэ учрал сайд их хурлын дарга сайдтай явсан. Төрөмжт компаниуд сайд бас явсан байна. Төрөмжт компанид явсан байна. За нөгөө талын зочдыг ингээд бас харлаа. Дандаа төрийн төлөөллүүд тэгээд судалгааны институтууд байна. Тэгээд учрал сайдын постыг харлаа 500 оюутныг ингээд бэлтгэнэ гэдэг. Тэгээ энэ бид ер нь цаашдаа Солонгостой хамтрах гэдэг нь энэ
салбар дээр яах гэдэг. Ер нь шүү дээ одоо ингээд харах юм бол нэг зүйлийг хүмүүс айгүй тод анзаарах хэрэгтэй. Ковидос өмнө юу болдог байсан гэвэл уул уурхай гэдэг чинь зүгээр юм органик жамаараа явж исэн хөгжил байхгүй юу? Голцоо бизнесийн хоорондоо ярих юм ярина. За төр засагтай ярих юм байвал ярьчин гадна дотных ингээд явчихна. Ер нь нэг тийм глобал маягийн нэг юм механизмаараа явж исэн. Чөлөөтөрөө нэг тийм маягаар. Гэтэл энэ ковидын дараа юу ойлгосон гэхээр энэ өөрийнх нь жамаар явж байгаа механизмаар явхад 2030-аас 2040 оны хооронд дэлхийд даяараа нэг цэвэр эрчим хүч рүү шилжих гээд байгаа. Одоо дэлхийд даяараа энэ AI-гийн маш хүчтэй хөгжил яваад энэний ард бүр ингээд маш хүчтэй өрсөлдөөн явчихж шүү дээ. Тэгэхээр ингээд маш олон огцом хэрэгцээнүүд дутах нэ. Тэнгүүд энэ огцом хэрэгцээнүүд дутснаас болоод дэлхийн хөгжил, дэлхийн нийтээрээ тавьсан том зорилтууд саарах нэ гэж харсан байхгүй. Тэнгүүд одоо дэлхийн баг бүх засгийн газрууд юу яриад байна вэ гэвэл тэгвэл бид яаж дэмжих вэ гэж байгаа юм. Эннээс болоод айгүй урд өмнө болдоггүйсэн сонин юм болж байна. За жишээлхэд Америкийн төр нь өөрөө Канадын хувийн хвшил рүү төрийнхөө мөнгөөр хөрөнгө оруулалт хийж байна. Засаг нь хувийн уурхаар хөрөнгө оруулалт хийжсэн тохиолдол гэдэг юм чинь баг тэр болгон өмнө яригддаггүйсэн зүйл байхгүй. За дээр нь одоо Казахстан, Кыргызстан, Өзбекстан гэдэг юм уу нэг Станы 5 улс сая нэг сар орчмын өмнө Америкт очиж Дональд Трамптай уулзлаа. Тэнгүүт юу яриав гэд маш олон юм ярьлаа. Хоёр улсын хооронд худалдаа хөрөнгө оруулалт харилцан сайжруулах нэтээр ярьлаа тий. Тэнгүүт critical mineral дээр хамтарч ажиллая гэд ингээд төр засгийн төвшөнд ярьж байгаа юм. Тэгэхээр одоо critical mineral гэж уншихад тэр бол тухайн улсын нэг бол ерөнхийлөгчийн барьж явдаг яриа болсон. Эсвэл ерөнхий сайдын барьж явдаг сэдв болсон. Манай ч гэсэн Францын ерөнхийлөгч ирээд манай ерөнхийлөгчтэй 2-3 асуудал ярьсны нэг нь critical mineral ярьсан. Одоо энэ 7 хоногт манай ерөнхийлөгч Италид ажлыг явж байна. Манай салбарын сайд дагаад явж байна. Тэд нар бас л Итали улс, Монгол улс хоорондоо critical mineral, critical түүхийдийн чиглэлээр хамтарч ажиллана гэд хамтарсан одоо тунхаг хийсэн нь өчигдөр мэдээгээр гарч байна. Тэгэхээр ерөөсөө бүгд л ингээд эрвээхээр ажиллаж байгаагийн нэг хэлбэр нь манай Солонгостой хийж байгаа юмтай ажиллагаа. Гэхдээ энэ бол ил тод зарим харагдж байгаа Солонгос байгаа боловч Англитай манай улс ажиллаж байна. Японтой ажиллаж байна. Америктай удахгүй бас том хэмжээнд дээрээ хөрөө явах байх. Европын улсууд бол ер нь бүгд манайр хандж байна тий. Сая нөгөө нэвтрүүлгийн өмнөх хэсэгт нөгөө судалгааны хэсэгтээ би бас нэг тоонууд ярьсан. Тэгээд Трамп ч одоо энэ жил $1 тэрбум нэг 4-5 компани руу хийцэн байна. Тэ MP Materials гэдэг компани руу хамгийн том $400 сая 15% авсан юм да. Тэгээд тэр жишээлбэл нөгөө Америк дахь цор ганц яг нэг олборлт хийдэг компани гэх жишээ нэ тэ. Тэгэхээр би ч гэсэн их гайхчихсан л та. Үгүй чинь нөгөө Америк чи юу болоод төрийн мөнгөөр хувийн хувьцаа аваад эхлэв гэд ингээд айгүй тийм сонин үзэгдэл санагдсан байхгүй юу. Тэгэхээр нөгөө талдаа бол тийм хэмжээнд л одоо чухалчилж үзэж байна л гэдэг л юм шүү дээ. Одоо ингээд Азийн хөгжлийн банк, Европын зэргийн босгол хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банк ч гэдэг юм уу. Маш том ийм нөгөө улсын хөгжлийн түвшний хөрөнгө оруулалт руу одоо хөгжлийн хөрөнгө оруулалт хийдэг байсан институтууд байна шүү дээ. Тэд нар хүртэл одоо сүүлийн 2-3 жил хайгуулын за бүр анхан шатны өндөр эрсдэлтээр биш гэхэд нэг эрсдэл нь тодорхой хэмжээнд арилцсан төслүүд рүү бүр тийм том институтууд хүртэл хөрөнгө хийж байна. Яагаад тэгэхээр энэ ч өөрөө хөгжлийн асуудал болоо хувирчилсан учраас. Хөгжлийн суурь асуудал болчихж байгаа байхгүй юу? Гэж байгаа юм байна шүү дээ. Тийм. Дэлхийн аж үйлдвэр өөрөө нөгөө газрын тус шатгах шатмалын суурьтай том 200 жилийн хөгжлөөс одоо металл суурьтай шатмал руу шилжиж байна шүү дээ. Энэ том шилжилтэнд бүгд л хувь нэмрээ оруулж эхэлж байна гэсэн үг. Одоо жишээ нь чухал ашигт малтмалаа манайх ч бас яг батлаагүй байна тий. Лист дээр нь ингээд улс орнууд бол ингээд баталсан байт юм шүү дээ. Тий. Эхлээд аж үйлдвэртэй улсууд батлаад идэг байсан тийм жишг байсан. Сүүлийн 3 жилд манайх шиг олборлагч орнууд баталдаг жишг гараад ирчлээ. Канада, Австрали. Одоо манай улс миний ойлгож байгаагаар бол ойрын нэг 10 сарын дотор ч юм ойрын 5-6 сарын дотор батлана. Тэр дотор ямар ч гэсэн зөв хэвлэлийн мэдээ уншихад бол зис явж исэн. Тэгээ нөө батарей хийхэд ашигладаг литиум, кобальт, балч чулуу гэдэг лүү те. Энэ хэдлав явж илээ. Газрын уур орно, уран орно, жонш орно. Тэгээ манган гэх мэт бас нэг өндөр чанарын металлургийн төвшөнд бас ашиглагддаг. Тэр нь дахиад нөгөө
Одоо энэ чинь ингэдэг байхгүй юу? Одоо цэвэр эрчим хүчний салбар гараад ирэнгүүт тэрийг дагаад нөгөө сенс үйлдвэрлэх маш олон цахилгааны утас ийшин тийшин татхаас өсвөлээд сонин шинэ аж үйлдвэр, шинэ бизнесүүд гараад ирж штэ. Тэрийг дагаад тийм тусгай гангууд маш их хэрэг болоод эхлэнгүүт тусгай ганд ч юм уу, тусгай гангийн, тусгай мотор доторх, тусгай сорон зөнгийн ч юм уу металлууд гээд маш олон юмнууд бас дагаад гараад. Тийм сорон зэг гэж яриад идэв. Тийм. Тэгээ ер нь чинь нөгөө технологийн дэвшлээс л үүдэлтэйгээр одоо улам бүр юм чухал болоод байгаа юм шүү дээ. Тий. Тэгээ ялангуяа технологийн дэвшил чи өөрөө урд нь бол нэг ниш маркетд үйлчилдэг байсан шүү дээ. За тэр эсвэл нэг тийм ниш бүтээгдэхүүнд тий. Одоо нэг том сервер дотор нэг жижиг юмд нь ордог ч байсан юм. Гэтэл өнөөдөр жишээлхэд хиймэл оюун ухааны маш хүчтэй хөгжлөөс болоод тэр график карт гэдэг юм чинь өөрөө бүр тэрний маш том платформ болж байгаа байхгүй юу? Бараг график карт гэдэг чинь өөрөө $1 триллион ч юм уу эдийн засаг болоод гараад ирж шүү дээ. Тэгэхээр тэрэн дотор орж байгаа маш багаар орж байгаа боловч маш ихээр хэрэгтэй болоод эхэлж байгаа гэх мэтлээ ингээд их тийм глобал шин чанартай ниш биш илүү глобал шин чанартай бүтээгдэхүүнүүд болж тэрэнд ордог орц болж хөрч байгаа гэсэн. Одоо тэгээд энэ AI дата центрүүд чинь нэг асар их эрчим хүч хэрэглэнтэй. За тэр их эрчим хүчийг хаанаас гаргах уу гэдэг чи одоо ер нь дэлхийн нийтийн толгойн өвч болох гээд болоод байгаа юм шүү. Тэрийг цэвэр эрчим хүчээр хангана гэж. Тэрнээс болоод атомын эрчим хүчний хэрэгцээ асар ихээр өсөж байна. Дээр нь нар салхи, батарей, усны хэрэгцээ асар ихээр өсөж байна. Зүгээр сэдвээс халаад нэг ам халсных ярихад Монгол одоо ингээд энэ нарны эрчим хүч зэрэгдэх дотор нарны эрчим хүчээр бол их баялагтай гэдэг шүү дээ. Та зүгээр ерөнхийдөө зүгээр одоо ингээд олон жил Монгол хүний хувьд те Монголын эдийн засагт ажиллаж байгаа туршлагатай. Ер нь одоо жишээлбэл яагаад Монголд энэ чухал асуудлууд явахгүй байна. Одоо жишээ нарыг бол бид өчнөл жил ярьлаа. Зүгээр энэ бүр наадах чи аягүй сонирхолтой. Битэр өнөөдрийн яриатай шууд холбогдно. За. Монголд сэргийгдэх эрчим хүчээр одоо бүр глобал хэмжээнд юм уу бүс нутгийн хэмжээнд тоглож болох хэмжээний потенциал нь байгаа. За байгаагийн яриад байгаа. Гэхдээ манайх далаад гарцгүй. Хоёрхан өрштэй. Нэг хөрш маань бол уламжлалт эрчим хүчний маш том их үүсвэртэй. Нөгөөх маань бол маш том зах зээл гэхдээ энэ нь бол өөрөө хоёр улсын хоорондын аягүй том хилцээр явах ч юм уу те ашиг сонирхлоо нийлүүлэх ч юм ингээд байж байгаа. Тэгэхээр манайх хоёр янзаар сэргийгдэх эрчим хүчийг харах хэрэгтэй. Дотооддоо яаж ашиглах вэ? Гадагшаа яаж экспортлох вэ? Тэгэхээр өнөөг хүртэл манай энэ сэргийгдэх эрчим хүчийг барьж явж байгаа, ярьж явж байгаа хүмүүс гадагшаа яаж экспортлох вэ гэдэг өнцгтэр нь л бизнес модель босгох гээд оролдоод яваад байгаа гэсэн үг. Гэтэл Монгол энэ критикл ашигт малтмуулын салбарыг хөгжүүлэх юм бол тэрийг зөвхөн бид нар олборлох төвшөнд нь төдийгүй олборлоод дунд төвшөнд боловсруулах төвшөнд нь хөгжүүлэх ёстой юм байна. Манай улсын барьж явах ёстой замын зураг дээр тийм зүйл маш тод харагддаг. Тэгэх юм бол одоо бүс нутгийн хэмжээний том сэргийгдэх эрчим хүчийг Монголд үйлдвэрлэхэд тэрний 15-аас 30% нь Монгол дотооддоо шингээх том потенциалыг энэ критикл минерал салбар өөртөө агуулж байгаа. Зүг. Та дөрөв сая энэ жил нэг замын зураглалаа ярьсан гэсэн чинь тэрэн дээр одоо 1 2 3 гэдэг ингээд чухалчлуул ирэх бид нар 5 10 жилээ юун дээр ингэж төвлөрч явах хэрэгтэй байна. За замын зургийн бүр ингээд хамгийн амин чухал сүнс нь юу гэхээр Монгол улсын эдийн засгийг өсгөх, Монгол улсын зээл зэгц зэрэглэлийг өсгөх. За техникийн ээлжинд зорилгод үйлчлэнэ. Өнөөдөр биш үү? Органикаараа Монголын зэсийн салбар бол 40-50% өсөлт үзүүлнэ оюутлогыг дагаад. За тий. Гэтэл органикаараа нүүрсний салбар 30% унна. Тэгэхээр юу болчиход байна вэ гэхээр одоогийн хүчээд байгаа $12.3 маань дахиад цаашаа 10 жилийн хөгжил бид нар хөгжих юм байх гэж бодсон чинь байран дээр зогсчих гээд шүү дээ. Нэг нь өсөхгүй ядаад тахт нөгөөх нь уруудаад ороод ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ нь өөрөө Монголыг одоо спекулятив гэдэг үстэй тийм нөгөө бие хаасах ч юм уу бие нэмэх тийм. Энэ төвшөнд нь дахиад 20 жил хадах гад байна. Гэтэл бид нар яах ёстой вэ гэвэл Монгол улсын экспортын орлогыг 25 тэрбум ч юм уу хүргэх ёстой байлаа 35 гэх. Тэгээ энд нөлөөлөх 3 том салбар уулуурхайн салбар дотор байна. За. Зэсийн салбар бол 10-аас дээш тэрбум долларын экспорт үүсгэх потенциалтай байна. Критикл минералын салбар нэг 4-5 тэрбумын салбар болох потенциалтай байна. Үнэт металлын салбар байна, алт мөнгө, тий? Эднэр бас нэг 3 орчим тэрбумаас 5 тэрбумын потенциалтай байна. Тэгэхээр эднэр дангаараа 20 орчим тэрбумыг болгочихно.
Нүүрс нэг 5 дээрээ ч юм уу 6 7 дээр байгаад байвал сайн байна. Сайн байна. Ингэх юм бол бид нар 25 руу очиж байгаа. 25 руу очиод нэг 5 жил зүтгэцсний ард дээр бид нар уулуурхаан бос салбаруудыг бас нэг 5 6 тэрбумын салбар болгож босгож ирэх потенциал нь тэнд үүсэх юм бэл. Суурь үүснэ. Тэгэхгүй болохоор одоогийн байгаа 12 3 тэрбум ч ерөөсөө өдрийн хоолой идэл оройн хоолой идэхэд дуусчихад байхгүй. Тийм тэгээд. Нэгдэх нь энэ. Хоёр дахь нь болохоор манайх одоо аж үйлдвэрийн салбарыг маш ихээр хөгжүүлэх гэж хичээж байгаа боловч одоо дандаа дотоод руу хандсан аж үйлдвэр хийгээд байна. Нефтийн үйлдвэрээ хар дотоодын хэрэгцээнд. Гангийн үйлдвэрээ хар дотоодын хэрэгцээнд. Цементийн үйлдвэрээ хар дандаа дотоодын хэрэгцээнд. Критикал минералын салбар бол 5-6 тэрбум долларын магадгүй бүр 7-8 тэрбум долларын гадагшаа экспорт хийх ийм салбар байна. Дээр нь экспортын аюулгүй байдал гэдэг ойлголт байна. Манайх өнөөдөр ач холбогдолын экспорт бараг 90%, 90-с дээш хувь нь ганцхан улс руу явж байгаа. За тийм. Гэтэл боловсруулсан бүтээгдэхүүнтэй болчих юм бол бид нар дэлхийн хүссэн улс руугаа экспортыг боломж бүрдэнэ. Гэт ийм том стратегийн ач холбогдлоо нэгдүгээр тавиад тэр лүү хэдэн алхмаар яаж хүрэх вэ? Ямар ач холбогдол дээр ямар тоглолт хийх вэ? Хэдэн шаттайгаар энийг боловсруулах төвшөнд аваачих вэ гэдэг ийм юмыг бид нар тэр замын зураг дээр гаргаж тавьсан. Окей. За экспортон дээр яг асуухад нэг юм асуулт байна. Нүүрс бол нөгөө хэдэн сая тонноор асрах нөгөө юутай овор хэмжээ ихтэй болохоор хол зээх тээвэрлэгч гэдэг юм эсвэл өөр орнд руу гаргах хэцүү гэдэг. Тийм, ер нь бол критикал минералын нөгөө овор хэмжээ нь ер нь ямар байна гэсэн үг тэгэхээр. Тийм хараа. Нүүрс бол нэг 500-аас 1000 км-ийн тээвэр даах ийм бүтээгдэхүүн. Нэгд. Хоёрт маш их овртой учраас манайх шиг юм талууд гарцгүй улсад бол хөрштэйгүүрээ ийм их ачаа явуулаад хөршийнхөө тээврийг бас стресстүүлээд байхад бас айгүй төвхтэй. Тэ? Зэсийн баяжмал бол нэг 1500-2000 км-ийн тээвэр даах бүтээгдэхүүн. Тэгтээ бас нэлээд объемтай. Критикал минералын аль ч хэлбэрийг бид нар аваад үзсэн боловсруулсан байхад энэ бол 5-аас 100000 км-ийн тээвэр даах бүтээгдэхүүн байгаа юм. Окей. За тэгэхээр физикал нөгөө талаасаа бол бас экспорт хийхэд боломжтой л гэж үзэх юм байна те. За нэг сая нэг халзан бүрэгдээ хилцүүл боллоо шүү дээ. Тэгэл бөөлөн болж байна л да. Одоо байгалийн нөлөө. За тэгээд хүн амьтанд нөлөөлөл хор хөнөөлөх л дээ. Тэгэхээр энэ одоо жишээлбэл яг ухаад олборлох энэ өөрөө яг хэр зэрэг байгаль орчинд хор нөлөөлөлтөй хүний амь насанд малын эрүүл мэндэд хор нөлөөлөлтөй ийм зүйл юм байна. Нэгдүгürt яг өнөөдрийн Монгол улсын уулуурхай нөхцөл байдал, уулуурхай тойрдог нэг ийм нийгмийн эдийн засаг улс төрийн орчин байна шүү дээ. Энэн дээр бол ийм цоошин салбар шинээр гарч ирэхэд бол ийм зүйл үүсэх нь бол зүй ёсны зүйл, жамаараа явж байгаа зүйл гэж би харж байгаа. Сая урааныг анх эхлүүлэхэд юу болов те? Гэтэл одоо уран нь эхэлсэн. Эхлснээс хойш ураанаас болоод нөгөө хүч хатаад л нөгөө 3-4 толгойтой амт нь гараад байгаа юм байхгүй л байгаа юм те. Тэгэхээр энэ нөгөө үл итгэл бол угаасаа байдаг. Энэ жамыг бол газрын ховор болон критикал минералын салбарт дайрч гарах юм байна гэдгийг бол бид ойлгож байгаа. Тэнд юу болох вэ гэхээр зүгээр л стандарт уурхай авах нь. Уурхай гэдэг чинь юу юм? Хадыг чулуу болгож хувиргадаг зүйл байхгүй юу? Хадыг яаж чулуу болгох юм? Хаглал, бутлал тэгэл болоо. Тэгэхээр хад байсан юм чулуу болонгуудаа аимшигтай мангас болоо хөрөхгүй зүтэй. Тийм үү? Яг гэхдээ тэр чинь боловсруулаад ялгаж авах чи химийн уруул мурал янз бүрийн юм явна шүү дээ. Боловсруулна гэдэг нь шүү дээ хоёр шаттай. За. Чулууг шороо болгож боловсруултыг. Эхний боловсруулалт нь. За бүр номтгэлэн хэлэх юм байна. Илс болгоно гэсэн үг. Бүр нааш нарын илс болгоно гэсэн үг. За. Чулуу байсан юм шороо болонгуудаа аимшигтай мангас болоод гайгүй тий. Шорооноос металлыг нь металлаар нь салгаж авах шат байгаа. За. Энд хийм орж ирдэг. За. Энд хийм орж ирэхдээ тэгжиж үнэтэй болно бас. Тий. Тэгэхээр бид нар тэнд халзан бүрэгдээ дээр юу хийх гээд байна уу гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэнд миний ойлгож байгаагаар заяа. Хатыг чулуу болгоно, чулууг шороо болгоно. Энийг нь шүү дээ тий. Эрдэнэт чийж байгаа, оюутлагаа чийж байгаа, одоо Баянгорт эрдэнэ ресурс чинь борог олж хийсэн. Халзан бүрэгдээ чинь. Энийг муу хийвэл мэдээж тоос устдаг ч юм уу
тэр уурхай дундуур нь ус урсаж гарч ирээд тэр доторх металлуудыг нь бас ус чинь бас нэг хим элемент шүү дээ. Шингээж аваад байгаль руу гол руу орчвол мал амьт өхүүлдэг ч юм уу тийм эрсдэл байгаа. Тэр бол аль ч уурхайд байдаг эрсдэл бөгөөд энийг хариуцлагатай бөгөөд мэрэгжлийн уурхайд бол хянаж болдог зүйл. Шороог бүр нарийн эрдэс одоо металл болгож хувирахд бол өндөр хяналт хэрэгтэй. За энэс бол агаарт хөхөр цацагддаг ч юм уу тий. Одоо тэр цэцрэг гэдэг тийм өмнө ингэдэг янз бүрийн юм бий. Энэ дээр маш өндөр хяналт хэрэгтэй. Ийм л зүйл. За тэгэхээр хариуцлагатай уурхай буюу мэрэгжлийн баг хамт олон дээрээс нь техник технологи өндөр одоо бүтэмжтэй сайн чанар техник технологи ашиглах хэрэгтэй. Тэгээд дээр нард түмний хяналт. Тэгээ хяналт. За энэ нэг ийм судалгаа 24 онд гарсан юм байна. Монгол улсын ашигт малтмалын бодлого төлөлт засаглалыг бэхжүүлэх нэгэд өнөөгийн төлөв байдал гэдэг. Тэгээд энэ дээр гадны орнуудын жишээнүүд аягүй их байна. За Монголын нөхцөл байдал хэд зэрэг юм баялаг манад байж болох вэ гэдэг дээр бол маш сайхан тийм эерэг мэдээнүүд бол байна л да. Тэгээд танаас бас ингэж сонсохоор бол байгаль орчин энэ дээрээ талдаа бас одоо зөвлө ажиллах хэрэгтэй л гэдэг л үнцэг хэлж байна. За хамгийн гол нь одоо яг нөө эдийн засгч хүний өнөдөр харахаар бид нар одоо энэ өнгөрсөн энэ хугацаанд тэ алдцэс нүүрсийг нэг юм хаалттай хэлбэрээр арт түмний нүднээс далдуур явуулсараад тэгээд богшуулад одоо бүр шийдэж чадахгүй ингээд бүр улс төрийн маш том маргаан сэдв болгоо ичлаа шүү дээ. Тэгэхээр энэ ашигт малтмалын одоо чухал ашигт малтмалыг за одоо та сая хэллээ нэг 4-5 тэрбум доллар жилдээ ингээд экспорт хийж болох нэ гэдэг. Их бага мөнгө биш. Тэгэхээр энэ ашигт малтмалыг бид нар энэ алдцэс нүүрсийнхээ алдааг давтахгүйгээр эдийн засгийн эргэлтэнд оруулаад улс орондоо хэрэгтэй, арт түмэндээ хэрэгтэй ийм байдлаар байлгах нь одоо хамгийн чухал болчиход байна л да. Тэгээ энэ дээр нөгөө би бол хувьцаа одоо санхүүгийн зах зээлийн хүний хувьд одоо энэ нэг тодорхой ийм нөхцөл шалгуур тавиад тэгээд тэрэн дээр хөрөнгөт нь одоо заавал нээлттэй хувьцат компани болгодог. Ялангуяа энэ хайгуулын түвшинд бол нөгөө Австрали ч гэдэг юм, Торонто ч гэдэг юм бийж дээр хувьцаагаа гаргаад ингээд мөнгө босгодог. Тэр нь ил тод байдаг. Нэг ийм схем рүү буюу дараагийн шатны боловсронгуй схем санхүүгийн одоо схем бүтц рүү бид нар шилжихгүй бол 20 жилийн дараа дахиад л яг одоо чухал ашигт малтмалын хулгай гэж сонсгол хийгээ байж явах гэдэг санаа зовд байна л да. Тэгэхээр та энэ дээр яг ямар барьцтай? Ер нь ерөнхий жанжин шугамтай чинь бол би санал бүр нээлж байна. За. Зөвхөн би нэг энэ хаалттай болгоцсон юма бид нар өөрсдөө л хийцэн шүү дээ. Тэ? Ямар ч чадваргүй мэдлэггүй хүмүүст баахан лиценз тараагаад өгцөн. Нөгөөдгтүүл нь өөрсдийнх нь чадах аргаар л ухсан ч юм уу те. Иймэрхүү юмнууд байгаа. Гэхдээ одоо анзаарах юм бол одоо манай уулуурхайн салбар ерөнхийдөө нийт нэг 10 алхам хийгээд нэлээд тийм одоо хариуцлагатай болох хэмжээнд очие гэвэл нэг 7 алхам аваар хийцэн байгаа шүү. За. Одоо хувийнх нь бол чадваржаад чанаржаад чадваргүйнүүд нь шахагдаж зайлаад бүр нэг хачин юм дуулдаг байснууд нь одоо байхгүй болсон шүү дээ. Нэгдэх нь тэр. Одоо ингээд өөрөө хөгжсөн гэсэн үг. Хоёрдугаарт бүр ингээд бизнесийн том ийм корпорацийн төвшний менежментүүд уулуурхайн салбар руу орцсон шүү дээ. Тэгж байна. Эдгээр чи өөрөө Монголын одоо том корпорацуудын корпорац нь одоо засаглал юм хүмүүс нь бол олон улсын төвшөнд их ойрхон очсон байгаа шүү дээ. Гурав дахь юм нь бол төрийн өмчтөнүүдээ нэг эдсэн улсын юмнуудынхаа эдээ бэрийг одоо шахаад одоо ерөнхий сайд гэж жишээлхэд Эрдэнэс тавталгай дээр IPO хийнэж гэдэг юм уу нэг юм мэдээлэл энэ төр яриад шүү дээ. Тэгэхээр төр өөрийнхөө эзэмшилт байгаа юмнуудыг бол ер нь бүгдийг паблик хяналт руу аваачих гэдгээ бол шахаад явж байна. Ховийнх нь органикаар өсөө явж байна, хөгжөө явж байна. Гадныхан орж ирээд аль болох нэг ахиухан манай юмнаас шомбочих гэдэг юмтай бол манайх үзэд тараад ивэ олчлоо шүү дээ. Одоо эх 7 хоногт маш том их хурлын сонсгол болох гэж байна. Энд чинь бол одоо ирээдүйд бол бид нар ан маань үзэх төвшөнд байгааг харуулж шүү дээ. Тэгэхээр дараагийн гадныхан орж ирэхэд бид нар нэг тийм бэлэн загвартай сууж ийн гэхээр ингээ харахад ер нь бол хөгжил наадхан чих ойрхон очсон. Одоо жишээ нь яг нэг бодит кейс гэвэл Asia Battery Metals гэдэг одоо компани л да. Монголд кобальт, литий, зис хаа гэх хайгуул хийж байгаа. За Австралийн бирж дээр хувьцаа гаргаж байна. Ингээ харахаар өөрсдөө л ажиллаад байна. Ерөөсөө мөнгө босгоод энэ шүү дээ. Энийг удирдах байгаа залуу чинь миний шав. Монголд уулуурхай төгсөөд Канадад бас уулуурхай төгсөөд
дэлхийн уулуурхад ажиллаж байгаад Монголдо ирээд Монгол компанийг Австралийн ганцхан хүмүүстэй нийлж байгуулад Австралийн биржид гаргаад маш өндөр эрсдэлтэй шатанд нь гаднаас мөнгө босгож чадж байгаа менежментийг хийж чадчих штэ. Энэ нь өөрөө одоо Монголд байгаа бусад ийм хайгуул хэлсэнстэй компаниудад маш том ийм үлгэрээр жишээ болж өгч байгаа байхгүй итгэл өгч дээ. Бид нар ч гэсэн яг энэ захирлын ган учир захирлын замаар явах юм бол маш өөр хөгжил биднэрт байгаа юм байна гэдгийг маш олон компаниуд харж байна. Араас нь гарах гэж байна. Би ч гэсэн бас нөгөө IPO дээр нь ороод 5 центр аваад нэг 7-8 центр зарсан л та ашиглах болсон. Тэгсэн чинь амир нь одоо буцаад 2-3 болцсон баг. Яг би бол авсан. Гэхдээ би ирээдүйд нэтгэлтэй байгаа учраас нэлээд нэг 5-6 жилийн дараа зарна гэдэг ингээ хатгалаа байж байгаа. Тэгвэл 2-3 нугалж зарна гэсэн хэлтэй. Окей, сүүлийн асуулт. Яг ингээд хувийн хвшил юм хийж байна. Монголоос утга гаднаас мөнгө өсгөж байна. Энэ дээр яг засаг яг яаж дэмжих хэвтэй. Та энэ дээр яг юу гэж хэлэх вэ? Манай улс хуулиндаа критик минералын төлөв хэд хэдэн заалц болгох хэвээр. Тэн дээр нь бид нар бас яамтай хамтраад ажиллаа явж байгаа. Их хурл дутхгүй өргөн баригдана гэж найдаж байна. Засгийн газраар критик минералын жагсаалт зарлуулах гэж байгаа. Тэн дээр нь бас бид нар дэмжиж орж байгаа. Манай улсын суур дата бааз жоохон сул байгаад идэх мэдээлэл маань улс маань том, нутаг маань том те хөрөнгө мөнгө их шаардлагатай. Тэрэн дээр гаднаас нэг хагас тэрбум долларын мөнгө засгийн зоригтой одоо юм алхам хийж орж ирээд суур датаг нь одоо дэлхийд сонирхол татгуус төвшөнд хийгээд өгөх ажлыг маш богино хугацаанд 2-3 жилд хийгээд өгч хэрэгтэй байна. Дээр нь одоо энийг бол ийм том 24 долларын салбар босгож ирэх хөрөнгө оруулалтын орчныг эвтэйхэн болгочих хэрэгтэй. Энэ нь өөрөө нэг зэсэн дээр байгаа тэр татварын асуудал. За дээр нь нэг маргаан мэтгэлцэн гарахад нэг луурдад нэг Монгол маягийн шүүгч нараар нэг луурдад идэхгүй нэг шудраг ийм хуулийн тогтолцоог баталгаажуулах өгч хэрэгтэй тий. Казахстан яагаад Англиас шүүгч авч нэг 10 жилийн хугацаанд түрээслээд байгаа юм тий. Энэ шиг юм зөрөгтэй юм бас хийчмээр байгаа. За баярлалаа захирал. Тэгээд маш чухал сэдвэр өнөөдөр танд хүрэлцэж ярьсанд баярлалаа. Чухал гэдэг маань ард түмний амьдралд, улс орны хөгжилд, дэлхийн хөгжилд тий маш чухал юм сэдв байгаад байна. Тэгээд таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхэнд амжилт хүсье. За ингээд өнөөдрийн нэвтрүүлэг маань энэ хүрээнд өндөрлөж байна. Дараагийн нэвтрүүлгээр эргүүлцлээ. Түр баярлалаа.